одоо юу их вэ? Хоол идэх л та. За тэхөө. За ийшээ. Өтөж. Бано. Чамаа мэдсэн байна. Цугласан мэдээлэлд авах. За. Харин нэг ажил гарчлаа. Бигээс явчаад чи наав хүлээж авах би бичих бариад авчаад тэгэл үрээ дээр. Зүгээр юм уу? Зүгээр. За чи ийш орж за би явчаад тэгээ за. Дуун цагч гайгүй. Хойлоо дахиад нэг тоолчихоо. Яах юм бэ? Хоёул орой зоол авъя л та. Заал авъя. Тэгээ. За тэгвэл тий. Мань харьчаад тэгээ хувцас сольжоод үрээ. За тэгээ орой болдог. За тий. За. Ой. Сэрэр. Юу би хаана л? Би технологийн ерхий газрын дарга Зоригтбаатар гэж юм байна. Танай их хэрчим болох манай төвийн нууц ажилтнаа Өмнөд Солонгос улсад элчин сайдаар төлөөлөх төстэй байсан юм. Гэхдээ итгэмжлэгч өгчгөө өргөж чадлаггүйгээр Монгол улс болон Өмнөд Солонгос улсын харилцаанд сэв суулгах зорилготой Хойд Солонгос улсын бүлгийн байгууллагт ам өргөцсөн. Үхцээ. Тийм ээ. Чи чимээгүй сонсож байна. Мөн танай бэрэгч чинь болох ахын чинь хамтрагч мөн адил ор сургаггүй болчиход. Тэдний бидэнд өгсөн гол мэдээлэл нь хондог дарс эмээх үйл ажиллагааны үеэр тэр Хойд Солонгосын байгууллагын даргыг орвчлан гэдгийг биднэрт мэдгдсэн байсан юм. Үүнээс өөр мэдээлэл бидэнд өгөөгүй байна. Чивэл ахыгаа төлөөж чадах цоор ганц хүн нь одоогоор байгаа. За тэгээ чамд өөр сонголт байх. Одоо бид нэр чамайг нэг газар руу аваач өгөөд ямар газар гэдгийг чамд мэдэх шаардлага байхгүй. Натас ирээд. Юу би хаана? Одоос чи мэрэгсэн дипломат бэлгэгдсэн тагнуулч болно. Юу вэ? Чамайг Монгол улсын хамгийн шилдэг тагнуулчид бэлтгэн. Чамд 7 хоногийн хугацаа аваа. За тэгээс сургалтаа яг одоос эхлэе. Би одоо яах вэ? Хамгийн ихний заах зүйл бол дипломат ёслол гэж юу вэ гэж хэлнэ. Дипломат ёслол гэдэг нь олон улсын харилцаан засгийн газрууд, гадаад хэргийн яамд, дипломат төлөөлөгчийн газрууд болон албаны хүмүүсийн баримтлагдаг нийтээр хүлээн зөвшөөрсөн дүрм журам, зан заншил нөхцөл шаардлагын нийлбэр цогц гэж үздэг. Дипломат ёслол яагаад чухал вэ гэхээр улс хоорондын найрамдлын хэмжүүр, харилцааны төвшингийн илэрхийлэл, төрийн бодлогыг хэрэгсэл болж явдаг гэж үздэг. Дипломат ёслол яслын дэг журамд бол бага жижиг өчүүхэн зүйл гэж авах байхгүй. Чиний гаргасан санамсаргүй алдаа бол улс төрийн гүнзгий үр дагавартай дүгнэлтэнд хүргэж болох учраас маш хянуур болгоомжтой байх хэрэгтэй. Дипломат ёслолын төрөл зүйл гэсэн сэдвийн доор бол агриман хүсэх тухай ярина. Олон улсын эрхцээсээр дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилохын өмнө холбогдох улсын зөвшөөрөл буюу агриманыг хүсдэг. Чиний хувьд бол агримана хүлээгээд авчихсан байгаа. Агриман авсны дараа бол дипломат төлөөлөгчийг томилсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр бол нийтэлдэг.
Томилогдсон улс руугаа явахаас өмнө элчин сайд буюу элчин зэрэг бүхий дипломат төлөөлөгч итгэмжлэх жуух бичгийг олгодог. Үүний дараа суух элчин сайд, суугаа элчин сайд гэсэн нэр томьёо гарч ирнэ. Суух элчин сайд гэдэг нь бол агримана хүлээж аваад итгэмжлэх жуух бичгээ бариагүй байх хугацаанд бол суух элчин сайд болно. Суугаа элчин сайд гэдэг нь бол итгэмжлэх жуух бичгээ барьсны дараа ингэж нэрлэдэг. Суугаа элчин сайд болно баснаас хойш бол бүрэн эрхт элчин сайд хэмээн тооцогдож, ажил үүргээ бол албан ёсоор эхэлж болдог. Итгэмжлэх жуух бичиг гэдэг нь нэг улсын төрийн тэргүүнээс нөгөө улсын төрийн тэргүүний дэргэд тохон тамилгдсан элчин сайд буюу бүрэн эрх дипломат төлөөлөгч болохыг нотолж буй албан ёсны бичиг баримтыг бол итгэмжлэх жуух бичиг гэж нэрлэдэг. Элчин сайдаар суугаар тамилгдан тухайн улсад очиод чиний хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гадаад хэргийн яамны яамд бол гардуулах ёстой байдаг. Энэ нь болохоор тухайн улсын хувьд бол итгэмжлэх жуух бичиг барих өдрийг товлож цаашдын уулзалт үйл ажиллагааг төлөвлөхөд бол чухал үүрэг гүйцэтгэдэг байгаа. Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын дараалал гэж байдаг. Үүнийг дурдах юм бол элчин сайд болон дипломатыг байрлаж байгаа газраас нь очиж авна. Түүний дараа төрийн тэргүүний өргөөний гадна элчин сайдыг угтаж авна. Ёслолын танхимд элчин сайдыг төрийн тэргүүнд танилцуулна. Элчин сайд төрийн тэргүүнд итгэмжлэх жуух бичгээ барина. Түүний дараа төрийн тэргүүн болон элчин сайд хоёр хоорондоо уулзаж харилцан яриа өрнүүлнэ. Элчин сайд болон дипломат ажилтнуудыг буцаан байранд нь хүргэж өгнө. Үүний дараа элчин сайдын яамнаас бол итгэмжлэх жуух барих ёслолын ажиллагаанд оролцсон хүмүүсийг хүлээн авч хундаг дарс хэмээх үйл ажиллагааг зохион байгуулдаг байгаа. Хундаг дарс гэдэг бол хүлээн авалтын хөнгөн хэлбэр. Чиний анхаарах 3 зүйл бол 1-р хувцлал, 2-р бие зөв авч явах, 3-р хоолны эрсдэлтэй зөв харьцах. 1-р хувцлалтын тухайд жилетик пижак, цамц, өмд, тэлээ зэргийг бүгдийн нийж бүрнээр нөмсөд халууцсан ч ингрийн товчийг тайлж болохгүй. Нэг анхаарах зүйл гэвэл зангааны тухайд улаан зангаа эрч хүч. Бүдэг зангаа бол эв найрамдал, хар саарал зангаа бол бүх зүйлд шийдэмгий байдал, бизнесийн байдлыг илтгэнэ. Үүн дээр нарийн зангаа бол илүү залуу сэтгэлгээтэй гэдгийг харуулж байна. Хүлээн авалтын 3 дахь гол хэсэг хоолны хэрэгсэлтэй зөв харьцах. Тавганы хувьд суур тавг, шүлний тавг, талхны тавг. Баруун гар талаас хамгийн том халдвар нь хоолны алба, зүүн гар талд байгаа дундлын хамгийн том сэрэг бол хоолны сэрэг. Дунд талд байгаа нь загсны хотго болон хамгийн зүүн гар талын хамгийн зүүн талынх нь загсны сэрэг, хамгийн дотор талынх нь салаатны сэрэг. Дунд талд байгаа 2 жижиг халбаг сэрэг бол десертний халбаг сэрэг. Маслны хотго зэрэгс бүрдэж байгаа. Хундагны тухайд хамгийн дотор талаас усны хундаг, дунд цагаан дарсны хамгийн захад байгаа хамгийн том хундаг бол улаан дарсны хундаг. Бас нэг гол зүйл нь бол амны ачуулттай зөв харьцах. Хэрхэвч ингэртэй ачуулж болохгүй, өвдгөн дээрээ тавина. Хоол дуусны дараа хумхиж дахиж хүн нэрлэхээргүй болох хэрэгтэй. Одоо чамайг хэр ойлгосныг шалгая. Шүлний албаа. Албаа мэдгүй юм чи. Ёо. Үзэгч та бүхний шинэ 7 хоногийн ажил үйлсэд амжилт хүсье. Монголын мэдээ сувг цагийн хурд мэдээлэл хөтөлбөрөөр танилцуулж байна. Өнөөдөр Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Пак Гин-хед Монгол улсаас Бүгд найрамдах Солонгос улсад суух онц бөгөөд бүрийн эрхт элчин сайд Эрдэнэцогт итгэмжлэх жуух бичиг барьлаа. Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Пак Гин-хед элчин сайдыг хүлээн авч уулзсан элчин сайдын нэр хүндтэй хариуцлагатай ажилд амжилт хүслээ. Монгол улсын ном ДАСЭМ-ийн дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулж буйд Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Баяр Хүргэв хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 26 жилийн ой тохиож байгаа энэ түүхэн чухал ойнжилд Солонгос улсад суух элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаагийн зэрэгцээ хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах өндөр хариуцлага ногдож байгааг байнга санан ажиллах болно гэдгийг ноён Эрдэнэцогт илэрхийллээ.
Харин элчин сайд Эрдэнэцогт итгэмжлэг жуух бичгээ барих үеэр Бүгд найрамдах Солонгос улсын талын төлөөлөгч элчин сайдыг үл хүндэтгсэн байдал гаргасан нь олон нийтийн сүлжээ хэвлэл мэдээллээр талархаж олонний дургуутслыг хүргэв. Гэвч бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Пак Кин-хэ элчин сайдыг хүлээн авч уулзах үеэр энэхүү алдааг залруулан хоёр орны харилцаа эдийн засаг дэд бүтэц хөрөнгө оруулалтын чиглэлээр гүнзгийрүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ. Бано. За ойлголоо. Одоо очлоо. Авчлаа. Санаа тэнцс Монгол улсын элчин сайдаар томилогдсон. За авчлаа би энэ одоо ажилтаа явж байна. За зүгээр. Өө яагаад зогсч яваач. Хинбэ? Huge. Махтай юм байна. Зайлан хүү овоод яач. Манай жолоо чаана бай. 자서 막 카메라 나나서 왔다. 나도 가서. Чивэл ахыгаа төлөж чадах яагаад энийгээд байгаа юм бэ? Асууад. За. Би бүр яана.